Шинжлэх ухааны технологийн сургуулийн Космо технологийн коллежийн бид судлаач инженерүүд болон хаврын баярын арга хэмжээ боллоо. Энэ үеэр оюутнууд эрдэм шинжилгээний ажлаа танилцуулж, сакс тоглодог робот, бага оврын цахилгаан, эрх үүсвэр зэрэг өөрсдийн бүтээсэн ажлуудаа танилцуулсан байна. Таны харж байгаа энэхүү сакс тоглодог роботыг шүтээс Космо технологийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутнууд бүтээсэн байна. Тухайн робот нь сакс руу бөмбөг шийдэх бүртээ алдалгүй оруулж байсан юм. За энэ мэт олон бүтээл ажил дэлгэгдсэн нь манай улсад инженерийн чиглэлд ямар нөөц бололцоо байгааг харууллаа. Туршилтуудаа ер нь болохоор шидэх зарлах тал руугаа илүү сайн хийсэн. Тэгээд сакс тоглох болохоор илүү гол төлхөр нөгөө робот ч өөрөө бөмбөг шидэж байгаа шүү дээ. Тийм болохоор шидэлийн тал руу илүү төлхөө ажиллаж туршилтаа шидлэлтэн дээр тулгуурч ирсэн. Энэ жил өөрийнхөө дипломын ажлаар бол 110, 35, 10 кВт-ийн цахилгаан урилга дэд станцын макетыг бас энэ удирдлагын стендтэй хийсэн байгаа. Тэгээ энэ дээр бол одоо манай хөдөө Завхан аймагт баригдах нарны цахилгаан станцаас тог ингэж хүлээж авах. Тэгээ төв, говь, алтай систем рүү одоо тогийг дамжуулах дэд станц хийсэн байгаа. Энэ роботнууд өнгө мэдрэгч сенсор ашиглаад цагаан зураасыг мэдрээд дагаж явдаг робот. Энэний кодыг блок схемийн дагуу ингээд угсраад би энэ бас өөртөө ингээд зааврын дагуу угсраад хийсэн байгаа. За өнөөдрийн энэ хичээлийн жилийн одоо хаврын үйл ажиллагаа энэ хичээлийн жилд бол оюутнууд маань судалгаа шинжилгээний ажилд төвлөрч гол одоо хийсэн ажлууд маань байгаа. За түүнээс гадна оюутнууд маань олон улсын одоо инженерийн чиглэлийн уралдаан тэмцээн, за дотоодын одоо инженер чиглэлийн уралдаан тэмцээнүүдэд маш одоо амжилттай оролцсон ийм одоо ойлголт амжилтаар дүүрэн жил байлаа. Шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа Өмнөг аймаг дэх Политехник коллеж, за мөн Эрдэнэ тотод байгаа Политехник коллеж гээд энэ коллежуудад энэ сургуулийн арга технологиг бий болгох нэвтрүүлэх чиглэлээр засгийн газрын шийдвэрүүд гарч энэ манай их сургуулийн харьяанд ирсэнтэй холбоотойгоор бид бас илүү өргөн хүрээд Монгол улсын нутаг дэвсгэр дээр энэ арга технологиг бий болгож шилдэг одоо энэ техникийн мэргэжилтэнгүүдийг, ажилтнуудыг, инженери техникийн ажилтнуудыг бэлтгэхэд одоо Монгол улсын өнцөг болон бүр одоо ижил агуулга, ижил чанартай байлгахад бас анхаарч хийж ажиллаж байна.